За би энэ үндсүүлийн цэцгийн дундсуулдрын дүгнэлтийг бол бид хүлээж авах зүйтэй гэж одоо бодож байгаа. Бас улсын дэжүүхийн үндсүүлээр олгогдсон үндсэн чиг хүрэхт хамаарахгүй асуудлуудыг бол өгсөн гэж одоо хувьдаа бас боддог. Яг зөвхөн хуулийн этгээдийн бүртгэл талаас улс төрийн намын бүртгэл улсын дэжүүхтэр явж байгаа. Цаашдаа зүгээр уг асуудлыг илүү одоо сонгуулийн ерөнхий хороо байт юм уу тэр тал дээр нөгөөд яг улсын дэжүүх бол одоо энэ хууль хэрэглээний нэгдмэл практик тогтоодог хяналтын журмаар эсвэл одоо бас хуулиар олгогдсон тохиолдолд бас одоо анхан болон одоо давзаалдах шатны журмаар хэрэг маргаанаа шийдвэрлээд явах ийм функцээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Ерөн зүгээр мэргэжлийн нэгдсэн холбооны энэ хуулийн үзэл баримтлалыг ч гэсэн эргэж нэг хармаар юм байна. За хуулийн этгээдүүд бол ерөн мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах гэхээс илүүтэй худалдаа ажил дүрийн танхимдал нэгддэг олон улсын жишг гадаад улсын туршлага байна. Тэгэхгүй ингээд эдийн засгийн холбоо байгуулад тодорхой хэмжээний зах зээл дээр манипуляц болон одоо картел үүсгэх за ерөн одоо өгсөн хуульдахын тохиолдлууд байдаг. Ийм тохиолдлууд бас гарах эрсдлүүд бол байгаа. Яг зүгээр холбоог байгуулахдаа тухайн салбарын боловсон хүчнийг чадваржуулах нийтлэг эрх ашиг гэдэг бол цаанаа бол одоо бас ийм зүйлүүд байдаг. Жишээ нь нефт импортлогчдын холбоо гэдэг үндсэндээ одоо баг цөөн тооны аж ахуйн нэгж байгууллагууд засгийн газар шахалт үзүүлэх байдалтай ингээд явж байгаа. За банкуудын холбооч байт юм. Уг асуудлууд уг нь бол зүгээр худалдаа аж ахуйн танхимдах банкны холбоон дээр нэгтгэх банкны танхим дээр эсвэл худалдаа аж ахуйн танхимдах нефт одоо импортлогчдын танхим дээр л нэгтгэх ёстой. Ингэж одоо бас энэ асуудлыг зөв зохистой явна. Харин мэргэжлийн холбооны асуудлыг бол нэгдсэн хуулиар явах одоо бас хэр үр дүнтэй байх үгүй сайн мэдэхгүй байна. За яг зүгээр ийм сонгодог жишээ бол манай хуульчтай холбоо байхгүй. Яг тухайлан хуультай. За илүү одоо бас яг амьд гэх юм одоо бодгал ийм этгээдүүд үүсгэн байгуулдаг гэсэн эмч нар ч гэх юм уу. За тусдаа эмч нарын суур одоо харилцааг зохицуулсан тийм хууль бас явж байгаа юм билээ. Гэх зэрэгээрээ тухайн салбар дээр үүсэж байгаа мэргэжлийн холбоонууд аль болох одоо нийтийн эрх ашигыг нэлээд хөндөж байгаа асуудал бол хуультай байдаг. За бусдууд нь бол одоо төрийн бас байгууллагын хуулийн хэмжээнд зохицуулагдаж болно. Тэгвэл яг нэгдсэн холбоо гэдэг юу вэ? Нэг хэсэг, нэг хоёр хүмүүс нэгдчихэд ингэж явж байгааг ойлгох уу? Эсвэл тухайн салбар дах яг албан ёсны бүртгэлийн одоо бүртгэл хамрагдсан этгээдийн харьцангуй олонх буюу нэг 40-50% нэгтгэж цаашдаа мэргэжлийн холбоо болох уу гэдэг концепцээс эхлээд зөв болохгүй бол энэ нь бол зүгээр цөөн тооны этгээдүүд өөрсдөө мэргэжлийн холбоо гэдэг улсын дэжүүхтэр бүртгэл гаргуулж аваад тухайн салбарыг төлөөлөөд төгсдөө тэр салбарын нийтлэг эрх шиг ярих гэдэг байгаа байхгүй төлөөлж чадахгүй. Тэгэхээр энийг зүгээр ямар ч хэлсэн одоо би бас протоколд үлдээгээд ерөн зүгээр цаашдаа энэ нэг минут нэмж явах. За сайн зэрэг гишүүний микрофоныг өгье. Минут дуусгаас өмнө ямар ч гэсэн хүлээгээд авъя гэдэг дээр бол одоо бай. Тэгээ яг манай байнгын ороо бас төрийн байгуулалтын байнгын ороотой ярих бах уг асуудлаар. Тэгэхээр ерөн эдийн засгүй те ярих нь зөв. Төрийн олон жигүүргүүдийг бас хувийн хвшил мэргэжлийн холбоон шилжүүлээгээд байгаа боловч бас яг хэн шилжүүлэх нь тодорхой болсон байгаа. Тийм учраас энэ одоо асуудлыг илүү их одоо зөв зохицуулъя л гэж байна. Тэгээд яг энэ мэргэжлийн нэгдсэн холбооны энэ хуулийн концепц нь ерөн зөв үгүй юу гэдэг дээр ч гэсэн улсын хурл өөрөө хян шалгалтынхаа бит юм уу хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих хүрээндээ бас нэг дүгнээд яаж сайжруулж болох вэ гэдгийг нэг гаргаад явъя. Тэгээд энэ улсын дэжүүхт бас хаамаагүй юм одоо улс төрийн шинжтэй энэ ерөн бас улс төрийн шинжтэй болно. Ийм зүйлүүдийг бас одоо бүртгүүлэх ч гэдэм юм уу ийм зүйл өгж байгаа нь бол буруу хаа гэж бодож байна. Тэгээд цэцгийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй л гэж одоо саналаа хэлмээр байна. Асуулт биш үг болчлаа. За За Батнарын гишүүн микрофоныг өгье. За сайн зэрэг гишүүн үгэллэгтэй бас асуултаа бас холбож болохоор л байна л да. Энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэн дээр за мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хэрэгжиж ирснээс хойш нэг яг хэрэгжилтэн дээр нэг ганц жишээл гарсан юм байна. За 2024 оны 1 сарын 9-нд улсын дээд шүүхтэр за энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд хуурай замын тээврийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо гэдэг хуулийн этгээд бүртгүүлэхээр хандсан юм байна. За бүртгүүлэхээр хандаад удаагүй дахиад яг энэ холбоон дээр дахиад нэг гишүүн 8 аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хуулийн этгээд нь биднийг ингээд одоо итгэмж
төлөөлөхгүй гэсэн маргааныг бас ингэж гаргасан юм байна л да. Тэгэхээр ер нь ганцхан явсан жишээ нь одоо хүртэл ийм маргаан дагуулсан. Хоорондоо мэргэжлийн холбоодоо хүлээн зөвшөөрөхгүй маргаан дагуулсан ийм асуудал бас үүсэж байгаа юм байна. Тэгэхээр энэ хууль хэрэгжснээс хойш ганц гарсан жишээ нь ингээд маргаан дагуулсан талаар бол энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэнд бас ингэж дурддагдсан байна. Тэгэхээр тантай зарчмын үед бас санал нэг байна. Тэгэхээр энэ хуулийг ер нь үзэл баримтлалын хүрээнд бас дахин авч үзэх нь магадгүй зөв байх. За улс төрийн намын бүртгэл бол Монгол улсын шүүхийн тухайн хуулийн одоо 25 дугаар зүйлийн 25-ын 8 дээр бол одоо орсон байдаг байлаа. Гэхдээ энэ дээр бас улс төрийн намын бүртгэлээс энэ нэгдсэн холбоодын одоо бүртгэлийг ялгаатай зарчмыг нь бол үндсэн хуулийн энэ цэцгийн дүгнэлтэн дээр бас тусгаж өгсөн байна л да. Яг энэ дээр бол яг тайлбарснаар бол за улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг хангах, үндсэн хууль заасан төрийн эрх ард түмний мэдэлд байх зарчим, иргэн улс төрийн нам байгуулж эсвэл нам дэлсэх нэгдэх замаар төрийн удирдлагад оролцох эрхийг баталгаад хангах улсын дээд шүүх оролцох юм агуулгын хувьд шал хоёр өөр зүйл учраас гэсэн тайлбарыг бас энэ дээр тусгаж өгсөн юм бэл. Тайлбарласан.